байна. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. За Knowledge Cafe-д мэдлэгийн кафед тавтаа морил. За тэгээд намайг Жанил Бакамбаева гэдэг. За би бол Европ болон Төв Азийн одоо энэ зохицуулагч нь байна. За өнөөдөр бид 10 жилийн боловсролоос 12 жилийн боловсролд шилжсэн одоо энэ шилжилтийн туршлагуудыг ярилцах ёстой байж байгаа. За тэгэхээр бид бол их олон орны хүмүүсийн арга хэмжээнд оролцож байгаа. За тэгээд өнөөдрийн энэхүү арга хэмжээнд бол хоёр үндсэн илтгэгч байж байгаа. За хоёр илтгэгч маань бол Монгол улсын болон Кыргыз улсын одоо 10 жилийн боловсролоос 12 жилийн боловсролоо шилжсэн туршлага танилцуулахаар илтгэл бэлдсэн байгаа. За тэгээд эхний манай илтгэгч маань бол ноён Лусанд орж байгаа. За тэгээд Лусанд орж багш маань бол одоо сургуулийн математик байгалийн ухааны боловсролын дидактикийн тэнхимийн эрхлэлчээр ажиллаж байгаа. За тэгээд багш маань бол урд өмнө 1998-аас 2000 онуудад багш бэлтгэх чиглэлээр Японы засгийн газрын тэтгэлийг авсан. 2008-аас 2010 онуудад болохоор Австралийн хөгжлийн тэтгэлийг авсан байдаг. За дараагийн манай илтгэгч маань бол хатагта Шамшидинова Бахытгүл Сабиржанова байгаа. За энэ хүн маань болохоор Кыргыз улсын боловсролын яамны дэргэдэх боловсролын чанарын хөгжлийн газрын захирлаар ажилладаг. Бүгд найрамдах Кыргыз улсын боловсролын яамны дэргэдэх боловсролын чанарын хөгжлийн газар бол боловсролын чанарыг үнэлэх, хянах шинжилгээ, мониторинг болон дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг юм аа. За ингээд манай хоёр одоо илтгэгчээс асуух асуулт бол бас эхнээсээ ирээд эхэлчихсэн байж байгаа. Төрүүлээд бас 7 ч асуулт ирсэн байж байгаа. За тэгээд эдгээр илтгэлүүд яаж явах вэ гэхээр презентац эхлээд явна. Эхний илтгэгч маань танилцуулга хийгээд тэгээд тэрний дараа асуулт хариулт явна. Эхний илтгэгчийн илтгэлтэй холбогдуулаад за дараагийн хоёр дахь илтгэгч нь яваад тэрний дараагаар бас асуулт хариулт явагдана. За тэгээд их олон асуулт ирдэг. Тэгээд тийм учраас бид бол одоо цагаа их үр дүнтэй ашиглах хэрэгтэй байна. Тийм болох төр одоо би одоо Лусанд орж одоо багшд микрофоноо шилжүүлж байна. За та тэгээд одоо өөрийнхөө илтгэлийг дэлгэцэн дээр харуулж чадна уу? Харуулж өгнө үү? Биш таны илтгэлийг энэ цаанаас нь гаргаж байгаа юм байна. Тийм учраас та гаргах хэрэггүй юм байна. Та зүгээр л одоо танилцуулга эхлэх нь байна. Окей. За. Тэгэхээр стоп шеэр хийчих юм байна тий. Тэг. За. За эхлэе. За. За энэ 12 жилийн тогтолцоонд Монгол улс яаж шилжсэн талаар туршлагыг энэ хэсэгт би одоо товч танилцуулна. Танилцуулгыг дод урдсан байдлаар төлөвлөсөн байгаа. Нэгдүгээрт нь 12 жилийн тогтолцоонд яагаад шилжих болсноо шалтгааныг тайлбарлана. Дараа нь одоо энэ 12 жилийн тогтолцоонд шилжих хууль эрх зүйн орчныг Монгол улс хэрхэн бүрдүүлсэнийг хэлнэ. За эцэст нь бол яг манай улсын 10 жилийн тогтолцоог 11 цаашид 12 жилийн тогтолцоон шилжүүлсэн одоо арга зам графикийг тайлбарлана. Тэгээд эцэст нь бол манай улсын энэ шилжилтээс үүссэн зарим бэрхшээлүүд энэ талаар гардаг шүүмжилт бодол бас бидний хуримтлуулсан туршлагыг та бүхэн тоолцснаа. Цаашаа слайд нь яаж гэж байгаа юм бэ? Слайд эндээс өдөрдөх юм уу эсвэл how to change the slides. Та одоо дараагийн слайд гэдэг англиар нь хэлээд яваад байгаа. За. The next slide please. So энийг би хэлчихлээ. Дараагийн слайд please. Next slide. За бид нар яагаад энэ боловсролын одоо тогтолцоогоо хууснаар бол одоо 10 жилийн боловсрол буюу зөвлөлтийн одоо хэлбэрийн сургууль гэж байсан. Энэ сургуулийг бид нар яагаад 11 цаашлаад 12 шилжүүлэх болсон бэ гэдэгтээ тэр 3 үндсэн зүйлийг нь тэмдэглэж илээ гэж бодож байна. За нэгдүгээрх нь энэ слайдд харагдаж байна. За нэгдүгээр шалтгаан бол энэ олон улсын стандарт
За хэвэн хэмжээнд бид нэр энэ тогтолцоогоо одоо ойртуулахыг зорж байгаа. За энэ юу вэ нөхөр жишээлбэл сургуульд орох насыг 6, сургууль одоо 10 ерөнхий боловсролын сургуулийг орхиж байгаа насыг 18. За нийт одоо ерөнхий боловсролын сургуулийг олох жил бол 12 жил дотор байдаг. Сургуулийн бүтц нь бол 6 дээр нэмэх нь 3, нэмэх нь 3 гэдэг бүтцтэй байдаг зэрэг тоогоор илэрхийлэгдэж байгаа юм стандартуудаа өөрийн улсын тогтолцоог ойртуулахад чиглэсэн нэг юм шалтгаан байгаа. За дараагийн слайд. Next slide please. Can we move the next slide? Okay. Дараагийн хоёр дахь шалтгаан бол энэ манай улсын сургууль ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа оюутан ер нь Монгол улсын иргэд өөрийнхөө дипломоор гадаадд хүлээн зөвшөөрөгдөх явдал байгаа. За энэ ямар үйл явдлууд дээр гарч ирдэг вэ гэхээр жишээл ерөнхий боловсролын сургууль төгссөний дараа манай Монгол хүүхдүүд гадаад сурах явдал гарна. За энэ үед дипломууд олсон боловсрол нь хүлээн зөвшөөрөгдөх нь чухал байдаг. Хоёр дахь сургуулиуд ерөнхий боловсролын сургуулиуд төгссөний дараа бол гадаадд ажиллах явдлууд бас гарч ирнэ. Энэ үед бас олсон боловсрол нь бас хүлээн зөвшөөрөгдөх явдал чухал. За мөн ажил төрлийн байдлаар гадаадд бас сургалтанд хамрагддаг. Энэ үед мөн олсон боловсрол диплом нь хүлээн зөвшөөрөгдөх байх нь чухал. За цаашлбал гадаад дотоодын тэтгэлэг грантуудад apply хийхэд хүсэлт гаргахад бол бидний манай залуучуудын олсон боловсрол мөн олон улс хүлээн зөвшөөрөгдөж байгаа явдал нь бол зайлшгүй чухал гэж үзэж байгаа. Энэ бол хоёр дахь шалтгаан байлаа. За гурав дахь шалтгаан please next slide please. Next slide please. За гурав дахь шалтгаан Монгол улсад болсон ардчилсан өөрчлөлтүүд байгаа юм. За энэ ардчилсан үндсэнд ардчилсан зарчмууд эдгээрийг одоо сургалтын агуулгадаа тусах яв. Энэ агуулгаар сургуулийн хөтөлбөр стандартаа өөрчлөх шаардлага байгаа. За энэ дотор дор дурдсан шинэ зүйлүүдийг дурдж тэмдэглэж хэлье гэж бодож байна. Нэгдүгээр энэ дунд сургуульд үздэг агуулга бол улс төрийн ямар нэгэн үзлээс ангид байх тийм шинжлэх ухааны заадаг байх, сурдаг байх бол чухал байна. Мөн одоо ардчилсан өөрчлөлтүүд, ардчилсан зарчим, хүний эрх, иргэний эрх, үнд зүйлүүд бас өөрчлөгдөж байгаа. Ардчилсан өөрчлөлттэй холбоотойгоор. За мөн 21-р зуунд шинээр бий болж байгаа ур чадваруудыг манай залуус ерөнхий боловсролын сургуультай бас эзэмших шаардлага байгаа. За тэгээд бидний 10 жилийн үед байсан одоо төвлөрсөн бодлогыг задлах тийм хэрэгцээ байгаа. Цаашлбал бид нэр одоо хичээл сургууль танхимд бол одоо хүүхд төвтэй тийм арга замыг чухал үзэх. Энэ үндсэн 3 үндсэн одоо шаардлага нь бол мөн тогтолцоогоо 10-аас 11, 12 шилжүүлэх үндэс болж байгаамаа. За тэгээд үндсэн үзэл санаа юу вэ гэдэг дээр би 3 зүйл тэмдэглэж хэллээ. Нэгдүгээр олон улсын стандартад нийцүүлэх, хоёрдугаар ардчилсан өөрчлөлттэй холбоотойгоор үндэсний хөтөлбөрөө өөрчлөх, гуравдугаар албан бичгүүд хүлээн зөвшөөрөгдөх явдал гэсэн энэ 3 зүйл бол бусад улсад дурддагддаг зүйлээс илүү манай улсын онцлогтойгоор энэ дурддагдж байгаамаа. За let's move the next slide please. За дараагийн слайд бол энэ асуудлыг одоо тогтцоон шилжих хууль эрхцэн үндсийн тухай ярих болно. За can you move the next slide please? Okay. За political commitment гэдэг энэ утгаар одоо бид Монгол улсын парламент бол 2 үндсэн тогтоол гаргасан байдаг. Нэг нь бол 2002 оны Монгол улсын их хурлын 15 дугаар тогтоол байгаа. За энэ тогтоолоор юу шийдсэн бэ гэхээр 10 жилийн тогтолцооноос 11 жилийн тогтолцоонд шилжин сургуульд орох нас 7 байна. Сургуулийн бүтц бол 5 дараа нэмэх нь 4, нэмэх нь 2 гэдэг үтцтэй байна гэдгийг одоо улс төрийн хэмжээнд commitment байдалтайгаа бид нэр одоо шийдчихсэн байгаа. За дараа нь бол 2026 онд гарсан парламентийн бас тогтоол байгаа. 89 дугаар тогтоол гэж ярьдаг. Эндгээр мөн 11-ээс 12 шилжих хууль эрхцэн орчныг бүрдүүлсэн байгаа. За энэ нь бол 12 жилийн тогтцоон шилжин. Сургуулийн бүтц нь бол 6 нэмэх нь 3, нэмэх нь 3 гэдэг бүтцтэй байна. Сургуульд орох нас нь 6 байна гэдэг ийм үндсэн өөрчлөлтүүдийг шийдэж өгсөн байдаг. За ингээд please move the next slide please. За тэгээ энэ хоёр одоо тогтоол бол цаашдаа
энэ ажлыг хийх бүл хууль эрхцэн үндэс нь болж өгдөг. За үүнтэй холбоотойгоор одоо парламентын дараах can you move the next slide please? Next slide please. Here we go. За зөвхөн тэгэхээр саяын хоёр тогтоол маань дараачийн олон хууль эрхцэн үндэсийг одоо зохицуулалтын байдлаар гаргаж чиглэсэн эрхцэн үндэс нь болж өгж байгаа. За тэгээд парламентын 15 дугаар тогтоолыг үндэс болгоод сургуулийн тогтолцоо 10-аас 11 шилжүүлэхийн тулд боловсролын яамны сайдын 5 тушаал холбогдох 16 баримт бичиг гарсан байгаа. За энийг нэг зүйл болгоод нэг ном болгоод бид нэр 10-аас 11 жилийн тогтолцоон шилжүүлэх гарын авлага гэдэг ийм ном болгож гаргасан. Энийг дараагийн слайд үзүүлнэ. Энэ дотор бид дараагийн слайд тайлбарлах 10-аас 11 жилийн тогтолцоон шилжих графикийг бас энд онцлон тэмдэглэхийг хүсэж байгаа. За next slide please. За дараа нь 2006 онд гарсан 89 дугаар тогтоолыг үндэс болгоод боловсролын яамаас бол боловсролын сайдын 18 тушаал, ширхэг тушаал 33 холбогдох баримт бичгээр гарсан байгаа. За үүнийг мөн бид нэгтгээд 11-ээс 12 жилийн тогтолцоон шилжих одоо бэлтгэлийн бодлого гэдэг үндэстэй нэг хайндбук гаргасан. За энэ дотор мөн 11-ээс 12 жилийн тогтолцоон шилжих график байгаа. Үүнийг би дараагийн слайд дотор тэмдэглэж хэлнэ. За next slide please. Дараагийн next slide please. За энэ бол саяын хоёр ном байсан. Тэр ном маань ингэж харагдаж байгаа монгол хэлнэ. Цэнхэр өнгөтэй хавцтай энэ ном бол 10-аас 11-ний тогтолцоон шилжүүлэх тухай ном байгаа. Шар нь бол 11-ээс 12 жилийн тогтолцоон шилжүүлэх ийм хоёр ном байдаг. Энэ миний ширээн дээр байж байгаа нэлээд зузаан номнууд байдаг юм аа. За энэ бол боловсрол шинжилгээ ухааны яам Азийн хөгжлийн банк гэж ийм одоо логог та бүхэн харж байгаа. Энэ бүх ном зохиолуудын одоо санхүүгийн их үүсвэр дэмжлэг бол тэр үед Азийн хөгжлийн банкнаас гарч байсныг энэ бас нотлон харуулж байгаа. Move the please next slide. За дараагийн слайд бол энэ хоног дотор байж байгаа шилжилтийн графикийг ярина. За энэ шилжилтийн график гэдэг бол бидний одоо шилжилтийн онцлогийг тодорхойлох чухал хэсэг байнамаа. За Монгол улс бол 140 гаруй оронд байдаг 12 зээн тогтолцоог өөрийнхөө боловсролын тогтолцоонд бий болгохын тулд хоёр үндсэн алхмыг туулсан байгаа. Нэг нь болохоор 10-аас 11 жилийн тогтолцоон шилжүүлнэ. Step 1. Энэ бол 2 жил дараалж явагдсан. 2004-өөс 2005, 2006-аас 2005-аас 6 оны хооронд 2 сургуулийн жилиг дараагийн хүрээлж явсан байгаа. За энэ хооронд эднэр бол 5 4 2 гэдэг тогтолцоо бий болгож байгаа. Ах багаан ангийн 5, дунд ангийн 4, ах ангийн 2 гэдэг энэ бүтцийг бас бий болгосон байгаа. За дараагийн алхам нь болохоор 11-ээс 12 жилийн тогтолцоон шилжих ийм алхмыг хийж байгаа. За энэ алхам маань бол одоо 5 хичээлийн жил дараалж явагдсан. 2008-аас 2009 онд эхлээд 2014-өөс 2015 хооронд явагдсан. Нийтдээ 5 хичээлийн жил дотор явагдсан байгаа юм. За бүтц маань 5 4 2-оос 6 3 3 болж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл багаан анги 6, дунд анги 3, ахлах анги 3 гэсэн ийм бүтцийн өөрчлөлтийг бас энд хийсэн байгаа. За энэ дотор бол мөн юу гэж хэлэхээр энэ 10-аас 11, 11-ээс 12 гэдэг энэ систем бол үндсэндээ Монгол улсад бол 7 жилийн турш 12 алхамтайгаар явагдсан байгаа. За энэ бол бидний онцлж хэлэх одоо бидний монголчуудын approach гэж хэлж болохоор ийм дүр зургийг бас харагдаж байгаа. За дараагийн слайд please move the next slide. За энэ бол нээс өмнө бас нэг слайд байх хэвээр. Move back please. The previous slide. За тэгвэл яг хөө тэр нь минь явж байна үү те. За энэ бол яг вөхөр
11-ээс 12 жилийн тогтцоон шилжих слайд байгаа. Энэний өмнө бас 10-аас 11 тогтцох слайд байгаа. За би тэр 10-аас 11-ийн товчхон бас тэмдэглэлд хэлчихье гэж бодож байна. За энэ 12-оос 11 тогтцоонд бол бид нэр тэг бүлэг гэдгийг хичээлж ирсэн юм. Тэг 0 group гэдэг. Group named 0 гэж нэ. Тэгээ энэ тэг бүлэг гэдэг нь юу гэхээр 7 настай хүүхдийг цэцэрлэгт ийм орчинд одоо сургуульд орж ирсэн бүлэг байгаа юм. Тэгээд дараа нь манайхан шүүмжилд өртөг нь болохоор дараагийн жилээс цэцэрлэгийн бүлэг бол 2 дугаар ангид орж ирсэн. Тэгээ 7 настай хүүхэд нь 1 дугаар ангид ороо явж ирсэн юм байна. Тэгээ тэр графикийг харуулт нэг юм jump харагддаг. Тэгээд бид нар бол энэ тогтолцоонд 10-аас 11 илүү монголчууд 1 жил шилжихдээ үсрэгсэн шүү гэдэг шүүмжлийг бас дагуулж байдгийг. Энэ слайд график бол энд гараагүй байна. Энэ дараагийн он дээр бидний дэлгэрүүлж ярьж байна. За одоо энэ слайд бол 11-ээс 12 жилийн тогтолцоонд шилжтийг харуулж байна. За энэ хүснэгтээ энэ одоо үндсэндээ бол хүснэгт боловч 2 тогтолцоог харуулж байгаа. Тэр бол хар сум байна. Хар сумын зүүн талд байгаа нь 11 жилийг харуулж байгаа. 10 сумын баруун талд байгаа нь 12 жилийн тогтолцоог харуулж байгаа. За энэ сум бол жишээлбэл 2008-аас 2009 онд 5 дугаар анги төгссөн хүүхдээ дараа 2009-өөс 2010 онд 7 дугаар анги 12 жилийн 7 дугаар ангид орно гэсэн санааг хэлж байгаа. За энэ процесс ингээд үндсэндээ 7 жилийн яваад хамгийн сүүлд 2014-өөс 15 онд Монгол Улсын тогтолцоо 1-ээс 12 жилийн тогтолцоон шилжсэн байгаа. Гэдгийг та бүхэн эндээс бас өгүүлж харж байгаа хаа гэж бодож байна. Тэгээ энэ бол 2 дахь алхмын үед 11-ээс 12 жилийн тогтолцоон шилжих үе 2 дахь алхмын үед 5 жил дотор хийсэн гэдэг энэ 5 шугам харуулж байгаа. 5 одоо сум маань харуулж байгаа. Тэгээ энэ дэлгэрэнтэй бас тайлбарлахад бол нэлээд юм гарч ирнэ гэж бодож байна. За ингээд товчхон 2 транзишн график харуулаа. Шилжтийн 2 графикийг тайлбарлаж ярьлаа. Тэгээ дараагийн слайд явъя. Move the next slide, please. За энэ слайд 12 жилийн тогтолцоон шилжихт бол гол энэ санааг нь тэмдэглэж хэлсэн байгаа. За 1-р ангийн хүүхд 2008-аас 2009 онд бол 6 настай хүүхд 1-р ангид орно гэж хэлж байна, тийм ээ. Яг энэ жил бас 7 настай хүүхэд 11 жилийнхээ 1-р ангид орно. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд Монгол улс бол 2 сургуулийн төлөвлөгөө хэрэгжүүлж байна. 11, 12 гэсэн. 2 1-р ангитай байна. 12-ийн 1, 11-ийн 1 гэдэг. За энэ процесс ингээд явагдана. За эцэст нь бол энэ слайд бол юу харуулдаг вөхөр хамгийн сүүлийн хэсэг нь 2 сургуулийн төлөвлөгөө, 2 syllabus, 2 янзын текстүүд ийм нэг зэрэг хэрэгжүүлэхийн бэрхшээлийн дотор харагддаг. Энэ бидний бэрхшээлийн хэсэг дотор та бүхэн тэмдэглэж хэлэх болно. За next slide please. За тэгэхээр бид нар энэ 5 жил дотор 2 алхамтайгаар 10-аас 11, 11-ээс 12 жилийн тогтолцоон шилжсэн гэдэг энэ түүхийг бүтээхдээ бас амаргүй байгаагүй олон яах бэрхшээлүүд байсан. Түүний заримаас нь дурдсан байна. Нэгдүгээрт бол 2 анги нэмэгдснээр хүүхдийн тоо маш 2 ангиар нэмэгддэг. Шинэ анги 6 настай 7 настай. Ингээд хүүхдийн тоо бол эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотой багшуудын маш олон тоо багш хэрэгтэй бол шинэ багш хэрэгтэй болдог. Тэгээ түүнийг бас шинээр бэлдэх хэрэгтэй болдог. За хүүхдийн тоо олон болсноос болоод анги танхимын хөрөлцөө байхгүй шинэ анги танхим шинэ сургуулиуд байх ёстой. Энэ үед EDB-гээр нэлээд олон сургууль барьсныг санаж байна тийм. За ингээд цаашаа бол энэ 10-аас 11, 11-аас 12 жилийн тоо бүх нэмэгдсэнтэй холбоотой төсвийн одоо бэрхшээл бочирж ирдэг. За энэ төсвүүдийг шийдэх зайлшгүй одоо өсөх хэрэгтэй зайлшгүй ийм бэрхшээлүүд гарч ирнэ. За энд бол бид нар тухайлбал олон янзын хөөсрүүд байж байна. Жишээлбэл олон улсын доонрууд тухайлбал Азийн хөгжлийн банктай энэ нэлээд хамтарч ажиллаж энэ төсвийн хаасгалыг шийдэжсэн санагдаж байна. За дараа нь хамгийн гол бэрхшээл нь одоо 3 сургалтын төлөвлөгөө 10, 11, 12 шилжилт. 3 сургалтын төлөвлөгөөг нэгэн зэрэг хэрэгжүүлэхтэй холбоотой 3 хөтөлбөр, 3 сурах хүчиг гэдэг ачаал үнэндээ маш их яг 3-аар нэмэгддэг. Энэ бол бидэнд тусарсан том бэрхшээлүүд байгаа. За үүнтэй дагаад ерөөсө бүх төвшөнд хүний нөөц чадварлаг хүний нөөцийн асуудал тулгуурж гарч ирдэг. За энд би ингээд цаг багаад 6 үндсэн зүйлийг тэмдэглэж хэлж байна. Цаашдаа энэ чаленжүүд бол олноор дурдж болох юм байна.
За дараагийн слайд please. Next slide please. За дараагийн слайд бол ер нь бид одоо энэ шилжилт бол анхнаасаа процесс дундаа дараагийн үед энэ дандаа шүүмжил дагуулж ирсэн. За энэ шүүмжил бол Монголын одоо өөрийнх нь өвөрмөц контекст, нүүлчний соёл зэрэг өвөрмөц контексттэй холбоотой гарч ижсэнийг энэ тэмдэглэж хэлж байна. Жишээлбэл 6 настай хүүхд сургуульд орох бол Монгол нүүлчин одоо соёл авах нэг хэлэнгүй малчтын хүүхдийн хувьд бол их зохимжгүй байна гэдэг энэ шүүмж ихэнд гарч ирсэн, шилжилтийн явцад гарч ирсэн, одоо ч гарч чаддаг юм аа. Тий. За одоо мөн яг 6 настай хүүхдийг сургуульд оруулах, нэг хэлэнгүй дотор байранд оруулахад бол дотор байрны ерөнхий боломжууд бол бас их муу байдаг, ирээдтэй байдаг шиг тийм байх боломжгүй, бас хүний нөөц дутагддаг. Ийм учраас 6 настай хүүхдийг бол одоо халамжлах, хамгаалах, сурах гэдэг энэ асуудал бол одоо ч бидний боломжтой шүүмжлэлээр явж байдаг. За дараа нь бол биднэрт бол нэг одоо хүртэл байж байгаа нэг тулгымдсан асуудал бол 6 настай хүүхдийг сургуульд оруулангуут нь жишээлбэл малчилтын нэг нь болохоор хүүхдээ харах гэж суманд орж ирнэ. Нөгөө нь малаа мална. За энэ нь бол эргээд яг хөөр гэр бүлийг одоо ингээд тусгай болгох, салах тийм эрсдлүүдийг бий болгож яддаг гэсэн ийм шүүмжил байдаг. За цаашлуул одоо яг хөөр энэ curriculum сургалтын хөтөлбөрийг одоо ингэж олон дахин хугацаанд, богино хугацаанд 7 жил дотор 3 удаа өөрчилсөн явдал нь магадгүй сургалтын чанарт муугаар нөлөөсөн байж болшгүй гэдэг шүүмжлүүд бас байдаг. За энэ 4 зүйлийг би энд бол бас нэгэн түгээмэл шүүмжлэгддэг санаануудаа гэдгийг энд тэмдэглэж хэлэх хүсэж байна. Move the next slide please. За дараагийн хэсэг нь бол бид нэр энэ 12 жилийн тогтцоонд шилжих явцад бусдаа хуваалцах. Next slide please. Бусдаа хуваалцах. Энэ нэг 7 жилийн 3 жилийн 3 одоос 10-аас 11 илүү 11-аас 12 тэгээ шилжилтийн график гэдэг. Энэ нэг том ажлыг одоо гарсны дараа хийж дууссаны дараа бидэнд бас тодорхой хэмжээний туршлага хуримтлагдсан байгаа. Тэр туршлагыг бид нэр бусдаа хуваалцах үүднээс энд хоёроос нь дурдж тэмдэглэсэн байна. Нэгдүгээрт одоо шилжиж байгаа улс орнууд бол 10-аас 11, 11-аас 12 шилжих энэ шилжилт бол маш хэцүү, төвөгтэй, олон одоо хүчин зүйл тооцох ёстой, complicated task шүү гэдгийг энэ тэмдэглэж хэлж байна. За энэ шилжилт нь эргээд юунд хөдөлдөг вэ гэхээр нэгэн зэрэг маш олон өөрчлөлтийг боловсролт хийхийг шаардчихдаг. Жишээлбэл сургуулийнхаа бүтцийг өөрчилнө. За үндэсний сургалтын хөтөлбөрийн үндэснийхээ төвшөнд өөрчлөлтөн 6-аас 11 ингээ шинээр цаашлах юм бол олон янзын сурах хүчин хөтөлбөрийг нэг зор хэрэгжүүлнэ. За тэгэхээр цааш нь хүний нөөцөө яг шинээр дахин бэлтжээдэг. 7 настай 8 настай хүүхд сургаж чаддаг багш одоо 6 настай хүүхд заах болохоор хүний бүх вакцины мэрэгжлийг дахин дээшлүүлэх шаардлага гарч ижээдэг. Ийм бэрхшээлүүд байдаг учраас энэ шилжилт бол тийм амархан зорилт биш. Complicated complex task шүү гэдгийг энд бусдаа хуваалцахыг хүсэж байна. За хоёр дахь нэг зүйл нь бол энэ ажлыг хийхийн тулд улс үндэснийхээ төвшөнд бүх төвшин нэг мөр ойлголттой political commitment нь тов тодорхой болсон байх хэрэгтэй байдаг. Тэгээ хууль эрх зүйн орчин маш сайн бүрдэх хэрэгтэй. Дээр нь график тодорхой байх хэрэгтэй. Тэгээ хүний болон бусад нөөцүүд яах вэ? Урдаас төлөвлөгдсөн байх хэрэгтэй. Тэгээ хамгийн гол юм нь бүх төрийн бүх одоо нийгмийн төлөөллийг оруулсан тэр энэ ажлыг хэрэгжүүлэх үндэсний одоо task force өөрөөр хэлбэл тийм ажлын баг гарсан байх хэрэгтэй. Ингэхгүйгээр энэ ажил бол хийхэд явагдахгүй гэдгийг энд тэмдэглэж хэлэх хүсэж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Thank you very much. This is the end of my presentation. За профессор Лусан Дорж танд маш их баярлалаа. Их дэлгэрэнгүй сайхан ойлгомжтой илтгэлийг бэлдсэн байна.
За та одоо микрофоноо хаацсан уу те зөв. Тэгээд одоо бидэнд бол бас одоо сонсож байгаа хүмүүст их олон асуулт танд хандаж тавих байхаа гэж бодож чинь. Тэгэхээр та одоо энэ хүмүүсийн асуултыг сонсоод тэгээд хариулж өгнө үү гэж би хүсэж байна. За ер нь та энэ чатн дээр бол бичсэн байна те. За багшаа та юу ясангүй гэдэг хэлдээ нөгөө нэг асуулт нь хаана байгаа юм бол гээд англиар асуугаад өгөөч надад. Тэгвэл нөгөө асуулт нь чатаар ирсэн байна гэж хэлээд байгаа юм бүртлөө тэр нь надад харагдахгүй байгаа юм байна л та. За ийм асуулт асуусан гинэ. Хоёр асуулт асуусан байна гинэ. За эхний асуулт нь бол за дунджаар хэдэн хүүхэд нэгдүгээр ангид Монголд жил бүр элсдэг вэ? Сонсож байна уу та? За тэгээд тэд нар одоо 0 анги гэж одоо байгаа юу? 0 анги байхгүйгээр одоо шууд евро нэгдүгээр ангидаа орж байгаа юу? Одооны хүүхдүүд 0 анги гэж байхгүй шууд нэгдүгээр ангидаа орж байгаа юу? Тэгээд жилдээ ойролцоогоор хэдэн хүүхэд нэгдүгээр ангид ордог вэ? За лусан дөрж багшаа та микрофон асаагаад хариулаарай. За нэгдүгээр асуулт enrollment-тэй холбоотой асуулт ба нэг чухал асуулт. Тэгээд энэ нь бол манай энэ номон дотор миний барьж байгаа энэ номон дотор бол жилээр гаргагдсан байгаа. Жишээлбэл анх 6 настай бүх сургуульд ороход хичнээн үг шинээр орох вэ гэдгийг тооцоо хийж гаргана. Тэгэхээр одоо тэр бол энд түүх болоод үлдсэн байгаа. Тухайн үед бол энэ ном бол номдоор бид нар жилээр хичнээн хүүхэд орноо. Тэрнтэй холбоотой тооцоонуудаа хийнэ. Тэгэхээр энэ нэг шилжиж байгаа улсууд бол яг энэ асуултын дагуу оноор хичнээн хүүхэд шинээр сургуульд орноо гэдгийг гаргаж төлөвлөх ёстой. Манай энэ хоёр номон дотор энэ мэтчлийн бүх тооцоонууд тухайн жил хийгдчихсэн. Тэгэхээр аюул чухал асуулт байна гэдгийг тэмдэглэж байна. Одоо би яг тэдэн хүүхдийг хэлэхэд бол одоо номоо харах хэрэгтэй учраас бас жаахан цаг орох гэдэг байна гэж хэлж. Ер нь бол ийм судалгаа хийгддэг. Тэгээд тэрнийг нөгөө тушаалаараа баталгаажуулдаг. Тэгээд мөнгө төгрөг нөгөө нэг хүүхд тусах зарлаараа зарлаа тооцно. Тэгээд заашгүй чухал асуулт. Talking about the second question. Одоо юу? Одоо гэхээр тэр үед бид нэр анх цэцэрлэг түүхт авах үед зөрөө тэр нэг ангийг дугаарлах хэрэгтэй байгаа өгөө тэр дугаар нэг байж болохгүй очиж байгаа. Тийм учраас тэг гэж нэрлэжсэн. Одоо бол тэг анги гэж дугаартай анги байхгүй. Ягаад гэвэл бид бүрэн шилжчихсэн учраас. Тий. Okay, excellent. За баярлалаа. За та микрофоноо хаагаарай. За хоёр асуулт байна. Дахиад асуулт байна. Монголд өөр одоо сурах бичгүүд гэж байдаг уу? Одоо хэд хэдэн одоо хэвлэлийн одоо сурах бичгийн хувилбарууд байх уу? Эсвэл одоо улсаас баталсан ганцхан л нэгдмэл одоо сурах бичиг байдаг уу? Тий. Тэгээд энэ бол нэгтгэн асуулт. Хоёр дахь нь болох тэр та нар одоо ингээд шилжилт хийхдээ бүх одоо сурах бичгүүдийг ингээд бас 12 жилийнх рүү ингээд шилжүүлэх хэрэгтэй болсон ба шүү дээ. Тэгээд энэ сурах бичгийнхаа шилжилтийг та нар хэрхэн яаж хийж исэн бэ? Тэр туршлагаасаа хуваалцахгүй юу гэж байна. Манай сурах бичгийн бодлого бол нөгөө хэвлэлийн компани төвтэй биш явагдаж байсан тэр үед. Яг энэ жилээс магадгүй хэвлэлийн компани төвтэй болж өрсөлдөөн болж хувирж байгаа. Тэр шилжилтийн үед бол бид нэр улсын бүх үндэсний төвшөндөө нэг сурах бичгийг хэрэглэнэ. 11, 12, 10 гэсэн нийлэнгүй 11, 12 жилийн тэр үед бол хоёр янзын сурах бичиг тэгтээ нэгдмэл байдлаар хэрэгжилж ирсэн. Одоо бол 12 жилийн тогтнол шилжсэн учраас үндэсний хэмжээнд сурах бичгүүдийн одоо бичих сурах бичгийг зарлаад тэрэн дотроос тухайн компани хамгийн сайн нь яг санал болгоод тэр нь тендер шалгадах юм бол
тэр нь хэвлэгдээд үндсийн төвшөнд хэрэглэгдэнэ гэдэг энэ зарчим publishing house гэдэг энэ хандлагаар одоо явж эхэлж байгаа. Энэ ч бас олон улсын чиг хандлагатайгаа нийцдэг. Өмнө нь бол ийм хэлбэрт байгаагүй. Шилжилтийн график яг төр захирж ирсэн. Окей. За Украинаас нэг асуулт асуусан байна. За багш нарынхаа тоог одоо маш их дутагдчихсэн гэж та хэлжсэн тий. Тэгээд одоо тэр их дутагдчихсэн үед одоо багшийг одоо яаж хийдчихсэн бэ? Хаанаас багш нар олж исэн бэ? Эсвэл яаж бэлтжижсэн бэ? Тэгээд тэр багш нар нь одоо бүхэл одоо хичээлийн жилд нь зааж исэн үү? Эсвэл одоо бас хэсэг хэсгээр нь зааж исэн үү? Ямар байдлаар та нар энэ үед гарч шийдэл олдсон бэ? Тэгээд багшийн асуудал бол хамгийн чухал асуудлын нэг байдаг. Ягаад гэвэл 8 настай гардаггүй 10 жилийн тогтолцоотой байхад 8 настай хүүхдэд хичээл заахаар багшаа бэлтгэсэн байдаг. Гэтэл одоо 7 настай 6 настай болоход багш нар бол бэлтгэсэн бүх багш маань дахин яах мэрэгд дэвшүүлэх шаардлага гарч ирсэн. За энэ бол цуврал сургалтыг үе шаттайгаар тасралтгүй явна. Өөрөөр сургалтууд мэрэгжлийн дэвшүүлэх сургалтыг цуврал явуулсны үчээр өмнө байгаа багш нараа дахин мэрэгжлийн дэвшүүлэх барьсан. Энэ дээр асар их мөнгө орж ирсэн бөгөөд энд бас ADB чухал үүрэгтэй байсан. Тэгээд бол дээр нь бол төгсгөнгийн оюутан тийм ээ эднэрүүдийг бол бас багшаар бэлтгэж 12 жилийн тогтолцоотой ашиглах явдлууд байгаа. Одоо ч гэсэн манайд багш бэлтгэхэд багш одоо багшийн тоо дутагдaltaй байдаг учраас энэ процесс нь 12 жилийн төгсгөнгийн оюутнууд багшийн ажил хийж зөвшөөрсөн хууль эрхсэн орчин бас бүрдсэн байдаг. Тэгэхээр багшийн хоцрогдол бол багшийн дутагдал бол 10-аас 11, 11-аас 12-т байсан. 12 жилийн тогтсон шилжсэн хойноо одоо ч яах вэ? Байсаар байгаа ийм л асуудал байгаа. Тэгэхээр яаж шийдэжсэнгүүл тэр үед бол багшийнхаа мэрэгжлийг дахин одоо чанаржуулж мэрэгжлийн дэвшлэх замаар шийдэжсэн гэдгийг хэлмээр байна. Тэрнээс биш гаднаас багш авч байгаагүй. За баярлалаа. За дахиад нэг асуулт авчи. Тэгээд тэрний дараагаар дараачихаа илтгэгчийг өрнө. За энэ бол богинохон асуулт ах шиг байна. За багшийг ажилд одоо авах процесс явж явдаг бай. Энэ бол ерөнхий асуулт байна те. Одоо ангаар нь жишээлбэл те яаж одоо багш нарыг бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэдэгт одоо багш нарыг авдаг систем тогтолцоо адилхан уу? Эсвэл арай өөр үү? За ерөнхий байдлаар нь та хариулчихтаа л. Дунд ангийн багш бэлддэг гэдэг ийм үндсэн агуулгатай ихтэй сургуулиуд нь ажиллаж байдаг. Тийм учраас бага ангийн багш бэлтгэсэн, багш ангийн багшаар бэлтгэсэн коллеж төгссөн багшууд бага ангийн багшийн ажилтны тэндээ яг ажилд орно. Дунд ангийн багш нар нь бол бас яг тэр мэргэжлийн чиглэлээр ажилд орно. Цэцэрлэгийн багшийн цэцэрлэгийн коллеж төгсөөд тэргээр ажилд орно. Харин одоогийн хувьбар нь бол шилжиж болох тийм програм бол ихтэй сургууль хөрөв програм гэдгийг бас хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр багш бол бага анги болчоод дараа дунд ангийн багш болж цэцэрлэг байчаад бага ангийн багш болдог тийм хөрөх програм бол одоо сүүлийн үед бас ашиглаж бие болгож ашиглаж байгаа. How many years in the college in Mongolia? Okay. За баярлалаа. За тэгээд ер нь энэ илтгэлтэй холбоотой нэг цөөхөн хэдэн асуултыг авлаа. Манай илтгэгч маань хариуллаа. За одоо хатагта Шамшидиноваг урьж байна. За тэгээд хатагта Шамшидинова болвол Киргиз улсын боловсролын яамны дэргэдэх боловсролын чанарыг үүсгэн газрын боловсролын чанарыг үнэлэх хяналт шинжилгээ хийдэг одоо энэ газрын дарга нэм байж байгаа. За тэгээд бид бол илтгэгчийнхаа дараа Шамшидинова илтгэгчийнхаа дараа бас түүний илтгэгчтэй холбоотой хэдэн асуулт авна. Тэгээд тэрний дараа нээлттэй асуулт хариултын хэсэг бас байгаа. За тэгээд бидний урилгыг хүлээн авч энэхүү арга хэмжээнд оролцож байгаа хатагта Шамшидинова танд баярлалаа. За сайн байцгаана уу? За би презентацгаа одоо дэлгэцэн дээр харуулах гээд байж байна. За танаас харагдаж байна уу?
Харагч гэнэ үү, сонсогч гэнэ үү, бүх юм дажгүй байх шиг байна те. За тэгвэл би эхлэе да. За тэгээд манай одоо яаж 12 жилийн сургуулийн боловсрол руу шилжсэн бэ гэдэг энэ тухайга ярья. За Кыргызстан улсад бол одоо 2010 оноос хойш бол энэ процессыг бол одоо хүртэл хилэлцээр байгаа. За дэлхийд даяар одоо 12 жилийн боловсролын системтэй байдаг учраас Кыргыз улс ч гэсэн бас энэ стандартыг бол дагсан. За тэгээд бид бол ер нь бол 11 жилийн боловсролын систем бол манад аль хэдийн нэвтэрчихсэн байсан. Тэгээд 11-ээсээ бол бас бид 12 руу шилжижсэн. За тэгээд ноён улсанд орж одоо багшийн хэлсэн шиг бас л одоо манай үндэслэлүүд бол яг л адилхан байсан. Ер нь бол хүүхдүүд одоо гадаадын дээд сургуульд орохын тулд одоо бас 12 жилийг төгссөн байх шаардлага байсан. За тэгээд тэрийг бол бас бид нар бодолцсон байгаа. Энэ шилжилтийг хийхээс өмнө за ер нь тэгээд дэлхийд даяар бид нар бол бүх хүмүүстэй адилхан хөл нэгдэж алхахыг хүсэж исэн учраас одоо энэ 12 жилийн систем рүү бол шилжсэн байгаамаа. За тэгээд улс төрийн бас дур сонирхол бол бас манад нэлээд байсан. Энд үндэслэл хангалттай сайн байсан учраас одоо ер нь бол манай боловсролын яамнаас энэ шилжилтийг бол дэмжсэн байгаамаа. За тэгээд манай хүүхдүүд ер нь 1-р ангид орохоос өмнө тэд нар тэр бэлтгэл анги гэдэг нэг тийм хөтөлбөр бол манад байдаг байсан. За тэгээд тэр бол бид энэ бэлтгэл ангиа төгссөн хүүхдүүдийг 1-р ангид нь оруулж ирсэн. Тэгээд тэрнээс хойш бол тийм учраас бид нар 11-ээс 12 руу шилжихдээ бол бэлтгэл ангийн хүүхдүүдээ 1-р анги гэж үзээд тэгээд тэрнээс хойшгоо бол ингээд 2-р анги гэж үзээд ингээд явцсан байгаа. Тийм болох тэр энэ бол бас бидний хувьд харьцангуй бас зөөлөн шилжилт болсон гэж хэлэх юм уу та. Тэгээд одоо бол яг хөө бас бид нар одоо 12 дугаар системээр одоо явж байгаа хүүхдүүд 11 жилийн системтэй явж байгаа хүүхдүүд зэрэг суралцаж байгаа манад тий. Тэгэхээр одоо энэ хүүхдүүд яг 1 жил одоо нэмэгдсэн. Тэгэхээр тэр боловсролын тогтолцоонд бол бид нар бас өөрчлөлтийг бол аажмаар оруулж явсан. Яг тэгвэл эхлээд 11 жил рүү шилжчихсэн байсан болох тэр бас харьцангуй учиртай байсан. 12 жилийн систем бол илүү доктортой одоо мэдлэг олгох зорилготой. За тэгээд бас хүүхдүүдийн одоо ачааллыг бол багасгах, за мөн одоо чиглэл урсгалыг нь одоо бас илүү жигдрүүлэх, за мөн олон улсын стандарттай илүү дүүцүүлэх гэсэн шалтгаануудын улмаас бол бид ингэж шилжсэн байгаа. За миний слайдууд яагаад хөдлөхгүй байна? Одоохон би яагаад тахыг энүүнийгээ хөдөлгөөтгий. Слайд нь хөдлөхөө болчиход цаанаасаа нэг хүнээс тусламж гуйж байна. За уучлаарай, хүлээж байгаарай. За хүлцэл үчи. За тэгэхээр бид ямар одоо хууль эрх зүйн орчин байсан бэ гэдэг талаар ярив. За энэ бол хууль эрх зүйн орчин болон одоо баримт шиг ямар материалуудыг бид нар ашиглаж 12 жилийн систем руу шилжсэн бэ гэж байна. За тэгэхээр энд бол манай одоо сайд нарын зөвлөлийн одоо манайхаар бол засгийн газрын хэрэглэх газрын те юу яасан бэ нэ тогтоол гарсан байна л да. Тэгээ тэр нь болох дээр 2025 оны 3 сард гарч ирсэн 131-р тогтоол байсан. За тэгээд мөн Кыргыз улсын гэгэрлийн яамны одоо бас тушаал сайдын тушаал гарч ирсэн. За бас
За мөн сайд нарын зөвлөлөөс бол одоо үзэл баримтлалыг нь баталж гаргасан байгаа. За мөн тэгээд яамнаас бол одоо хэд хэдэн тушаалууд гарч исэн. За бүгдөөринг би нэрлэх юм болий. Тэгвэл ерөнхийдөө бол одоо хууль эрх зүйн нормативын одоо бааз суурь бол хангалттай сайн байсан. За тусгайчлан нэг тэмдэглэх зүйл юу байсан бэ гэхээр бол бид нар сургалтын программыг бол яг киргиз хэл дээр болон орос хэл дээр явуулдаг. За мөн дээрээс нь тажик болон узбек тажик хэлүүдийг бол одоо бас бид нар сургалт явуулдаг учраас энэ дээр бол ер нь бол 63 хичээл байдаг. 63 хичээлийн хөтөлбөр байгаа. 83 одоо календарын сэдвчилсэн төлөвлөгөө гарна гэсэн үг. За тэгээд тэр дотроос нь бол одоо 18 нь орос хэл дээр, 17 нь киргиз хэл дээр. За тэгээд бас боловсролын одоо яамны одоо тэр академи гэж байдаг гэнэ үү. Тэгээд тэр академиэдээс бол одоо бас вебсайтнаас нь та нар энэ бүх програмуудыг үзэж болно. За тэгэхээр улсын боловсролын стандартыг бид нар ингэж өөрчилснөөрөө бол бид бол хүүхдүүдийнхээ одоо бие даах, хариуцлагатайгаар одоо амьдралынхаа сонголтуудаа хийх, бүтээлчээр өөрийгөө илэрхийлж чадах, за мөн одоо нийгэмтэй үр дүнтэйгээр харилцах, улс орныхоо амьдралд идэвхтэй оролцох чадвартай тийм хүн нэг одоо төлөвшүүлж гаргах одоо зорилгоор бол энэ улсынхаа боловсролын стандартыг бол шинжилсэн байгаа. За тэгээд ирээдүйн одоо мэргэжлээ сонгох боломжийг нь одоо бас илүү нэмэгдүүлэх. За тэгээд ер нь бол энэ бол олон улсын судалгаануудаар ч гэсэн ер нь бол дандаа ийм үндэслэлүүдийг бол заадаг. Орчин үеийн сургуульд бол одоо бас энэ хурдан өөрчлөгдөж байгаа өнөөгийн ертөнцид бол хөл нийлсэн байдлаар бол бас өөрчлөгдөж явах ёстой. За нээлттэй мэдрэмжтэй байх ёстой. За мөн дээрэс нь одоо соёлын болон хэлийнхаа одоо ялгаануудыг бол бас эдгээр энэ ялгаануудад бас одоо дасан зохицох чадвар сайтай байх ёстой. За уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, технологийн одоо энэ дэвшил, хөгжил энэ зэрэг бүх юмд бол одоо хурдан дасан зохицох чадвартай ийм хүүхдүүдийг бид нар төгсгөж гаргах ёстой байсан. За бид нар бол ер нь сүүлийн 2 жилдэл гэхэд бол одоо үндэсний стандартаа өөрчлөөд маш их олон методикийн баримтчгийг гаргасан, сургалтын хөтөлбөрүүдийг гаргасан, багш нарыг бэлтгэх хэрэгтэй болсон, форумуудыг олон тооны форумуудыг зохион байгуулсан. Өнгөрсөн 100 л гэхэд бол бид нар бол ер нь бараг 2-3 мянган багш нарыг бол дахин сургалтанд хамруулсан. Манайх бол одоо гоё нөгөө эсэггүй гэдэг нөгөө нуурынхаа иргдээр бол энэ сургалтуудыг багш нартаа бол заасан байгаа. За тэгээд шинэ одоо хичээлийн жил эхлэхээс өмнө багш нартаа бол бүхэл одоо энэ шинэ өөрчлөлтүүдийг танилцуулж яаж одоо энэ методикийн материалуудыг яаж ашиглах уу зэрэг дээр замун одоо шинэ стандартынхаа онцлогуудыг бол танилцуулсан. Арга зүйн дэмжлэгээр бол баяжуулсан байгаамаа. За тэгтэр бол бид 12 жилийн систем руугаа шилжихдээ бол бас сурах бичиг болон одоо дэвтрүүдийг бас өөрчилсөн. За тэгээд дээрэс нь бас одоо багш бол одоо сургалтын системийн гол дүр шүү дээ. Тийм болохоор багш нар маань бол одоо маш сайн бэлтгэгдсэн байх ёстой. За дээрэс нь бол одоо бас түрүүн манай Монгол элтгэгч маань бас хэлжсэн маш их одоо шүүмжлэлийг одоо сонссон гэж хэлсэн. Тэртэй адилхан бид нар ч гэсэн одоо маш их шүүмжлэлийг бид нар сонсож байна. Манай энэ шинэ модельд бид нар шилжээд 2 хичээлийн жилээ 2 дахь хичээлийн жилдээ л явж шүү дээ. Тэгэхээр бол бид бол одоо маш их шүүмжлэлд өртөж байгаа. За тэгээд одоо шинэ боловсролын материалуудыг шүүмжилж байна. Математик, англи хэл, ерөнхий боловсролын орос хэлний болон одоо орос уран зохиолын номнуудыг бол бид нар одоо бүрэн шинжилсэн байж байгаа. За мөн мэдээллийн одоо янз бүрийн одоо бас видео хичээлүүдийг олноор нь боловсруулж гаргасан байгаа. Бүгдөө вебсайтн дээр байгаа. За хүүхдүүд бол хичээлдээ бэлтгэхэд илүү дөхөн болсон байгаа. За тэгээд одоо яаж бид энэ бүх зүйлийг одоо бэлдсэн бэ гэхтэр бол одоо иймэрхүү системаар явсан. За энэ бол яг манай одоо 12 жилийн сургуулийн боловсролд үе шаттайгаар шилжих заавар маань бол харагдаж байна. За тэгээд энд бол бид бол одоо
интеграцийн үеийн хөтөлбөрүүдийг гэдгийг бол гаргасан, шилжилтийн үеийн хөтөлбөр гэдгийг гаргасан. За энэ слайдн дээр өнгөөр ялгсан байна. Цэнхэр өнгөөр бол 11 жилийн стандарт, шар өнгөөр бол 12 жилийн стандарт байгаа. Тэгээд нөө интеграцийн хөтөлбөр гэдэг нь бол улаанаар харагдулж байна, тэ. Тэгэхээр яг энэ 25-26 жилийн 25-аас 26 жил одоо нөгөө хичээлийн жилд бол одоо шинэ системээр бол 1-р 2-р болон одоо тэр 5-р 7-р ангид бол тэр системээр сурсан байж байгаа. За тэгээд манайх бол 6 дээр нэмэх нь 3 гэсэн яг Монголтой адилхан ийм загварыг бол бид нар авсан байгаамаа. За 1-р анги 0 анги гэдгийг бол би хэлжсэн. Манайх бол наристэ гэдэг нэртэй програм юм байна л да. Тэр бол нөө бэлтгэл анги гэдэг анги байсан. За тэгээд бэлтгэл ангийн хүүхдүүд маань одоо 1-р анги гэж үзээд за тэгээд одоо 1-р ангид орох ёстой хүүхдүүд маань шууд 2-р ангид ороод ингээд явж ирсэн. За 5-6-р анги бол одоо интеграц бол явагдчихсан. За хагас жилд нь бол 5-р ангийн хөтөлбөрийг үзээд хагас жилд нь 6-р ангийн хөтөлбөрийг үзсэн. Тэгээд шууд 7-р ангид орж исэн баг. За тэгэхээр манайх бол тийм одоо тийм аажмаар алгуурхан одоо ингэж шилжих аргачлалыг бид нар авсан байгаамаа. За 26-27 оны хичээлийн жилд одоо бид нар яаж яах вэ гэхээр энэ хичээлийн жилд бол бид нар эцэг эхүүдэд бас маш сайн тайлбарлах хэрэгтэй. Багш нар ч бас өөрсдөө сайн ойлгох. 1-2 дугаар ангид бол шууд 12 жилийнхаа стандартаараа сурж байгаа. За тэгээд дараагийнхаа ангид руу ямар ч өсрэлтгүйгээр явчихна. За 4-р ангийнх нь бол 11 жилийн хичээлийн жилдээр 4-р ангид байсан хүүхдүүд бол 5-р ангид орохдоо бол тал хичээлийн жилдээ эхний 2 улиралдаа бол 5-р ангийнхаа хөтөлбөрийг үзээд дараагийнхаа 2 улиралдаа 6-р ангийнхаа хөтөлбөрөө үзэнгүүтээ тэгээд шууд 7-р ангид орж исэн. За тэгээд 7-р ангийнхан бол одоо зүгээр 8 руугаа орж байгаа. Яг гэвэл тэд нар чинь одоо юу руугаа өмнөх жилд нь бол шилжчихсэн учраас за тэгээд 8, 9, 10 дугаар ангийнх нь болох дээр яг 12 жилийнхаа биш 11 жилийнхаа системаараа үргэлжлүүлээд явж байгаа. Тэгээд төгсчих юм байна. Тэгээд иймэрхүү маягаар бид ингээд шилжиж байна. За тэгээ энэ таблицыг харах юм бол та нарт харагдаж байгаа 2029 онд 30 он гэхэд бол манай хүүхдүүд одоо хамгийн анхны төгсөгчд маань 12 жилийн системаараа суралцаад төгсөх юм байна. За тэгээд энийг бол дунд нь болох дээр интеграцтай жилүүд нь явж байгаа. За тэгээд 1-р ангиас ахуулаад одоо 12 жилийн системээр сурсан хүүхдүүд маань уучлаарай 36 37 онд төгсөх юм ба штэ тий. Тэр хүүхдүүд нь яг дан шараараа явсан хүүхдүүд маань бол за ийм маягаар бид нар бол шилжиж явсан байгаа. За энэ слайдн дээр одоо 2025-аас 2026 оны хичээлийн жилд одоо ямар хүлээлттэй байгаа вэ гэхээр Кыргыз улсын гэгэрлийн яамны дэргэд бол 4 байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Кыргызын боловсролын академи гэж байгаа. За тэр бол стандарт боловсруулдаг, хичээлүүдийн стандартуудыг боловсруулдаг, судлагдхууны стандартуудыг хийж гэн, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж гэн, арга зүйн зөвлөмжүүдийг боловсруулж гэн. За тэд бол одоо за дараа нь бол мэргэжил дэвшлүүлэх бас байгууллага байгаа. Багш нарын мэргэжлийг дэвшлүүлэх сургалт байгууллага байгаа. За тэгээд энэ хүрээлэн бол багш нарын боловсролыг юу вэ? Мэргэжил дэвшлүүлэх хүрээлэн гэж байгаа юм байна л да. Тэгээд тэр хүрээлэн бол одоо бас өөрсдөө реформ хийж байгаа, шинжилгээг явуулж байгаа. За тэгээд энэ институтэд бол 7 одоо мууч нутгийн арга зүйн төвүүд гэж байдаг. Бас эдний харьяа. За тэгээд сургалт арга зүйн одоо ийм төвүүд байж байгаа. За тэгээд сургалт арга зүйн төвүүд маань бол яг мууч бишээ одоо эднийх чинь област гэж яриад байдаг чи одоо манайхаар бол бүс нутгаараа ингээд хуваагдаад явчихж байгаа. За тэгээд Око Китэбэ гэдэг нь болох төр одоо яг одоо сурах бичгүүдийг боловсруулж байгаа. За энэ бол бараг 100 хүн ажилладаг. Тэгээд сурах бичгүүд бол маш их чухал байгаа. За эцэг эхүүд бол бас сурах бичгийн чанарыг бол байнгын шүмжилж яадаг. Тэгээд сургалт одоо бас бүх ном одоо хэвлэгдэж гарахгүй байна. Одоо тэр
юу н одоо чанар нь муу байна гэж одоо дандаа шүүмжилдэг. За тэгтээ манай улс бол одоо яг өөрсдийнхөө зардлаар улсын зардлаар бол одоо жишээлбэл сая гаруй хүүхэд манад одоо суралцж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр хүүхдүүдээ 1 2 5 6 7 дугаар ангид бол 12 жилийнхаа шинэ сурах хүчгүүдээ авцсан тэрүүгээрээ суралцж байгаа. Тэгээд бусад ангийнхуудад бол одоо бид нар боловсруулж байгаа. За тэгээд дэрко буюу одоо боловсролын чанарын агентлаг гэж байдаг гинэ. За тэгээ тэрэн дээр бол онцлогоо мониторинг үнэлгээ хийдэг ийм байгууллага байгаа. За тэгээд бид одоо энэ бол одоо яг миний удирддаг агентлаг юм байгаамаа. Тэгээд энэ жилдээ бол бид нар одоо ер нь бол шинэ системээр яваад одоо эхний 2 улирал явсны дараагаар бол бид нар одоо багш нарынхаа үнэлгээг хийсэн. За тэгээ математик, англи хэлний одоо багш нарын үнэлгээг бол хийчихсэн. За тэгээд цаашдаа бол одоо бас бид бас энэ туршлагаас та бүхэнд хуваалцахад бэлэн байна. Өөр зүүм хичээл бол дахиад ингээд иймэрхүү арга хэмжээ зохион байгуулах юм бол бид нар энэ туршлагаас хуваалцахад бол бэлэн байна. За тэгээд энэ бид бол ер нь мэрэгчлээ багш нарын мэрэгчлээ дэвшлүүлэх тал дээр бол бид нар бас одоо зөвлөмжүүдийг гаргадаг байгаа. За тэгээд бид нар бас багш нарынхаа дунд санал асуулга явуулсан. За тэрэн дээр бол маш тодорхой 5 бүлэгт бүрдсэн. За улсын стандарт байгаа. За мэрэгчлэл дэвшлүүлэхтэй холбоотой асуултууд байгаа. Сурах бичгүүтэй холбоотой бүлэг байна. За мөн дээрэс нь одоо хүүхдэд дүн тавихтай холбоотой бутантай бүлэг байсан. За тэгээд бидний авсан одоо өгөгдлүүд бол маш их сайн байсан. За 50% багш нар маань бол ерөнхийдөө голдуу залуу багш нар маань бол одоо энэ шинэ систем рүү бол одоо асуудалгүй, проблемгүйгээр бид нэ шилжиж чадсан гэдэг одоо дүгнэлт өгсөн. Яг тэгвэл залуу багш нар маань бол илүү технологитой ойр, илүү одоо захимжилтыг одоо сайн одоо хүлээгээд авчихсан байдаг. За тэгээд зарим багш нарт илүү ахмад насны багш нар бол одоо бас илүү материал хэрэгтэй байна. Бид нар одоо бас хичээлдээ бэлтгэхэд одоо бас одоо дэмжлэг тусалцаа хэрэгтэй байна гэж одоо хариулсан байсан. За тэгээд тэрэн дээр нь бас бид дугуй ширээний нэг томоохон арга хэмжээг саяхан явсан. Тэгээд тэрэн дээр болохоор одоо бас санал асуулгаас гарсан бас зөвлөмж шүүмжлэлүүдийг бид нар үндэслээ болгоод бол бас тайлбар юудаг бол хийж өгчсэн баамаа. Оролцсон талуудтай энэ талаар бол танилцуулсан. За тэгээд миний слайдууд үгээр ингээд дуусчихна. Тэгээд би ямар ч байсан намайг урьж энэхүү арга хэмжээнд оролцуулж Кыргыз улсын 12 жилийн хөтөлбөрлөгөө шилжсэн туршлагыг яруулж аваад бол талархаж байна. Тэгээд бид бол энэ шилжилтийн тухайд бол одоо багш нар ч захирлууд ч эцэг эхүүд ч бол ерөөсөө маш их ярьж байна те. Ягаад гэвэл одоо энэ аль болохоор одоо саад дотгоргүйгээр аль болохоор зөөлнөөр одоо системтэйгээр бол бид нар бол энэ шилжилтийг хийхийг зорж байгаа. За тэгээд энэ өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа одоо энэ олон хүмүүс маань бол одоо бас надтай санал нэгдэх баха. Ер нь бол боловсролын чанарыг бол бид нар үргэлж эрхэмлж явах ёстой. За тэгээд ер нь бүхэл орнуудад бол эдгээр энэ зорилгыг өрнө тавьсан Монгол улсын зорилго ч гэсэн бас адилхан л байгаа. Тэгэхээр 10-аас 11 жилийн систем руу шилжээ, дараа нь 11-ээс 12 жил руугаа шилжсэн байна. Кыргыз улс ч гэсэн бас яг энэ замыг туулсан. Тэгтээ бол бид нар 11 жилээр руугаа шилжчихэд бол нэлээд удаан олон жил явсан байна Монголтой харьцуулах юм бол. За маш их сайхан танилцуулга хийсэн танд баярлалаа. За одоо би профессор Лусанд орж за Шамшидиева хоёртой бол хоёуланд нь талархаж байна. Бидний урилгыг хүлээн авч их сайхан сонирхолтой танилцуулга хийсэнд баярлж байна. За Шамшидийн бас асууж байна. За 11-ээс 12 руу шилжих энэ шилжилтийн процесс хэдэн жил үргэлжлэх вэ гэж асууж байна. Тэгэл усан тавьж багш асуусан уу энэ асуултыг? Тийм байна. Монголын манай профессороос асуусан асуулт байна. Таач баг итгэхгүй баха. Хэрэг орнууд бусад орнууд бол ерөөсөө 10 жил бэлтжээж ингэ шилжилтээ хийдэг бол манад бол 2 жил л одоо бид бэлдээл ерөөсөө энэ шилжилтийг хийж эхлэв.
Манай зарим экспертууд бол эхлээд туршилтын маягаар явуулъя л да. Зарим сургуулиудыг ингэж оруулаад туршилтын маягаар явуулаад анализ хийгээд тэр анализийнхаа дараагаар л одоо ингээд нийтлэгээр одоо бүх сургуулаа ингээд шилжүүлэх үү гэсэн юмнуудыг бол ярьжсэн. Эхлээд бүтцээ бэлдээ, багш нараа бэлдээ, эхлээд сургуульчдад хэвлэе гिचэт л одоо улс төрийн дүр зориг бол одоо нэлээд хурц хүчтэй байсан тул одоо ерөөсөө 2 жил одоо бэлдэж байгаа л бид нар 12 жил рүү шилжиж байгаа. За тэгэл ерөөсөө нэг бэлтгэл процесс болоод 1-2 жилэл явсан. Бид бол бүгдээрээ айдастай байсан л да. Одоо биднийг баг одоо буудад алах үедээ гэж бид нар айдастай байсан. Ягаад гэвэл одоо ерөөсөө их бага хугацаанд бид нар бэлдсэн шүү дээ. Тэгэхдээ хүүхдүүд маань одоо шинэ систем рүү орно. Эцэг эхүүд бол маш их шүмжилтэй хандна гэдэг бол бид нар мэдчихсэн. Гэтэл чинь манай боловсролын сайд маань бол эмэгтэй хүн байдаг юм байна. Манай сайд маань бол одоо бидэнд урам зориг өгөөд чаднаа бүтнээ болгоно гэдэл одоо бид нар дайраад л орсон. За тэгээд бид нар бол хизээд шүүмжлэл бэлэн байсан. За туршилтын маягаар явуулсан ч гэсэн бидний шүүмжлэх л байсан. Тийм болохоор бид нар шууд л шилжсэн юм аа. За дараагийн асуултууд бол 2 илтгэгчид хоёуланд нь тавьсан байна. За Шабажан таныг эхлээд асууна хариултна. За 12 жилийн хөтөлбөр юун дээр илүү анхаарч байна уу? Нарийн мэрэгжил дээр үү эсвэл практик мэдлэг дээр илүү анхаарч байна уу? Эсвэл академик юун дээр нь илүү анхаарч байна уу гэдэг асуултыг асуусан байна. Монголын хувьд болон Кыргызын хувьд хоёр илтгэгч хоёулаа хариулна. Аль алин дээр нь анхаарч байгаа. За би өөрийнхөө илтгэлдээ бас нэг юм чухал юм хэлэхээ мартсан байна. Тэр бол одоо проф ориентац буюу мэрэгжлийн чиглүүлэг байгаа. За 11-р анги бол одоо мэрэгжлийн чиглэл баримжааг нь олгох дээр бол анхаарч байгаа. За сурагч болгон маань ер нь бол энэ жил гэхэд бол бид Кыргызын боловсролын академи нь болохоор мөн боловсролын яам маань одоо мэрэгжлийн чиг баримжааны баримтчгийг боловсруулж байгаа. За тэгээд тэрэн дээр бол хэд хэдэн мэрэгчлээс одоо сонголтуудыг сурагчдад өгнө. За тэгээд тэд нар бол дотроос сонгох боломжтой болно. За тэгээд энийг бид нар бас яг мэдээч 2 жил болж ийж одоо бид нар бас энийг бас илүү одоо тодорхой болгоод одоо нэвтрүүлэх баха. Энэ чинь бол ганц сурах хүчийг гаргахтай холбоотой асуудал биш бай. Харин одоо яг суралцах практика өнгөрүүлэх тийм бас техникийн бааз хэрэгтэй шүү дээ. За академик тал дээр бол бас их анхаарч байгаа. За нэг мэдээллийг одоо сонсоод тэгээд тэрийг одоо практик дээр хэрэглэх тэр чадварыг нь одоо бас бид нар хүүхдүүдтэй олгохыг бол зорж байгаа. Тэгэхээр одоо авч авсан мэдлэгээ одоо амьдралтаа хэрэгжүүлж чаддаг тийм чадвартай хүүхдүүд байх хэвээр. Тэгээд 3 дахь нь бол мэдээж хүүхдүүдийг бол яг чиглүүлэх явдлаа. Аль 3 дээр нь бол анхаарч байгаа маа. За Лусан Төрж багштаа хариулж өгнө үү? 12 жилийн тогтцоон шилжих 10-аас 11, 11-ээс 12 шилжих үед бол энэ асуудалтай айгүй анхаардаг байсан бөгөөд тэр үе нь бол ганц үгээр илэрдэг байсан. Компетенси гэж тийм. Энэ компетенси чадамж гэж орчуулдаг. Чадамжийг л яг хуу төлөвшүүлэхэд чиглэнэ гэж ярьдаг байсан. Тэгээд чадамж суурсан стандарт эднэр хийгээд бас нэлээд явсан юм байгаа. За одоо энэ өөрч манайх бол шилжилттэй ингээд дууссан учраас 12 жил дуусаад одоо 10 жил болчихлоо үндсэндээ. Тэгээ энэ бол Кыргызээс бас ялгаатай байгаа. Кыргыз бол одоо шилжих процесс нь явагдаж байгаа 37 онд дуусах юм байна. 2037 онд. Манайх дууссан. Дуусны дараа бол юу гэж яах вэ? Дахиад одоо яаж өөрчлөх вэ гэдэг энэ асуулт competency based 12 шилжсэний ажлууд юу вэ гэдэг асуулт бас маргаантай өгөөд энэ дээр одоо ийм бодлого барьдаг юм. Багуулсрал дунд алах гэдгээрээ өөр зорилготой үндсэндээ бол өөр үүрэгтэй гэсэн. Баганг нь бол үндсэндээ Монгол улсад иргэн бэлнэ гэдэг нь илүү чухал ажиглалтай байна. Монгол улсын Монгол нийгэмд Монгол хүн яг мэдээж иргэн бэлдэнэ. За дунд ангийн шинэ тухааны одоо мэдлэг чадвартай болно. Ах ангид нь бол ихтэй сургууль мэрэгшүүлэх, мэрэгж арай өөр одоо дээшээ явах хүмүүсийн сонголттой хамаарат өөр чиглэлийн байх. Тэгээ сонгон судлах хичээлүүдийг оруулах замаар чиглэл нь арай өөр болно. Өөрөөр хэлбэл юу гэж яах вэ? Энэ юунд сургаж байна гэдэг нь бол боловсролын анги танк баг дунд даглах гэдэг энэ төвшнөөс хамаарат харилцан адил байна л гэж хэлмээр байна. Одоо бол манай боловсролын хүрээлэн бол энэ чиглэлийн өөрчлөлтүүдээ хийж байгаа. Яг одоо тэрийг би бол төлөөж чадахгүй. Эндсэндээ бол саяын аргаар яах вэ? Саяын зарчмаар л явагдаж байгаа. Баг нь бол хүн төлөвшүүлнэ. Дунд нь шинэ тухааны хичээлүүдээ үзэн, шинэ тухайн шалгуулагтай болно. Алх анги нь бол академик эсвэл зарим нь мэрэгжил эзэмших байдлаар
явж болно гэсэн тэр бол энэлүүд нь илүү ач холбогдол өгсөн байхаар бодлого явуулдаг. За баярлалаа. За багш нарын бэлтгэлийг Монголын ихтэй сургуулиудад одоо яаж багш болохын тулд хэдэн жил суралцаж төгсөж байна. За тэгээд одоо хөдөлмөр эрхлэлт нь одоо яг төгсмөгц одоо тэр бүх багшаар боловсрсон хүмүүс маань багш болж гин үү үгүй юу гэдэг асуулт байна. Хуучин багшийн их сургууль байсан. Одоо тэр үүргээр Монгол улсад багш бэлтгэдэг нэг бүхэл бүтэн их сургууль байгаа. За тэрэн дотор цэцэрлэгийн багш, банкгийн багш, тэгээд ерөнхийдөө одоо судлагтуунуудын багш гэхээр бэлтгэхүүгээ тэр нь 4 жил, үндсэндээ 4 жил 120 кредит орчим үзэж багш болно гэж байна. Тэгээд төгссөн хүмүүсийн 3/2 нь багшийн ажлаа хийдэг гэсэн статистик байдаг. За энэ нь бол одоо багшийн ажлын үнэлгээтэй холбогдно. Багш болсон хүмүүс бол одоо өндөр үнэлгээтэй газар 3/1 орчим нь бол өөр ажил хийх байдаг. Энэ нь бас нөгөө талд багш дутагдах гэдэг ийм бэрхшээлүүдийг ойлгож байгаа. За энэ бэрхшээлийг нөхөхийн тулд сүүлийн хэдэн жил манай боловсролын яамнаас нэг өрмөц бодлого хэрэгжүүлж байгаа. Тэр нь юу вэ нөхөр өөр мэрэгжлийн хүн одоо инженер ч юм уу хөрвөх сургалтанд хамрах замаар багш болж болно гэсэн ийм нэг бодлого хэрэгжиж байгаа. За энэ бол мөн надаас ахвал олон янзын шүүмжлүүдийг яах вэ хэлдэг. Ийм бэрхшээлтэй байгаа. Тэгээ багшийн дутагдал манай сургуулиудад багшийн дутагдaltaй одоо явж байгаа. Үүнийг нөхөхийн тулд хөрвөх сургалт бас одоо богино хугацаагаар дээд мэрэгжилтэй хүнийг багш болох сургалт гэдэг энэ байдлаар нөхөө явж байгаа. Багш бол манай улсад бод байдал дээр дутагдaltaй байгаа. Эсэлт нь бол бас тийм цөөхөн биш. Гэхдээ багш дутагдaltaй байгаа. За профессор багштай баярлалаа. За тэгээд өөр одоо хариултгүй үлдсэн асуулт байхгүй байна. За тэгэхээр хүмүүс маань одоо чатан дээр бас баярлалаа гэж их олон бичиж байна. За тэгээд илтгэгч нарынхаа одоо тавьсан илтгэлүүдийг бол сонирхон сонслоо гэж байна. За тэгээд киргизчдэр монголчдэр одоо бас амаргүй процесс явсан байна. Одоо их тооны олон тооны одоо сургамжийг авсан байна. За тэгэхээр нэг богинохон асуулт байсан байна. Тэгээ би нэг зөв уншиж байгаа бол энэ юу гэж асууж байна вэ гэхээр яг хинээс асууж байгаагаа хэлээгүй байна. Товчхондоо ярьж өгнө үү? Таныг сургуулийн таныг төхөөрөмжийн проблемыг яаж шийдсэн бэ гэдгийг асуусан байна. Тэгээд энэ одоо юу гэж байгаа юм бол та бас сайн мэдгүй байна. Гэхдээ яг зарим сургуулиуд бол одоо бас сургуулийн таныг төхөөрөмж лаборатори одоо анги танхим компьютер зэрэг одоо дэд бүтц бол бас хүндрэлтэй байдаг. Тэгэхээр манай хоёр илтгэгч энэ дээр бас товчхон өөрсдийнхөө саналыг хуваалцсан уу? Бол бүх улсын тусад манай бүх сургуулиудын бэрхшээл байгаа л да. Манай улс ч нэг тархаа бутрахаа сум гэдэг тийм нэлээд одоо хотын төвөөс хол газар байрладаг сургуулиуд байдаг. Тэнд бол яг одоо equity гэх тийм хүмүүст equality гэдэг байдлаар сургуулийн орчин бүрдүүлэх бол аль ч цагийн шилжилтийн дараагийн ч том бэрхшээл байдаг. Тэгээд энэтэй холбоотой сургуулийн орчин бүрдснээс хамаарат сургууль хүүхд шилжих үйл явдал бол одоо бидний бас том асуудал байдаг. Энэ нь эргээд яах вэ? Нийгмийн асуудлуудыг үүсгэн, төгжрлийг юу үүсгэн, олон асуудлуудыг яагаад. Тийм учраас сургуулийн орчин одоо яг жиг сайн бүрдүүлнэ гэдэг бол манай толгомцсон асуудал байгаа. Гэвч яах вэ? Төсөөлөл зохимжоор бүрдүүлэл ярьж байгаа. Тийм учраас сургуулийн орчин бол одоо Финланд шиг, Европын орнууд шиг тийм бүх газар адилхан яах орчинтой, ижил орчиндоо стандартаа гэдэг энэ нөхцөл бол яриа байгаа. Бижээгүй байж байгаа ийм нэг бэрхшээл байна. За үндсэн энэ дээр төсвөөс өөр хөрөнгөний хүүсэр бол гадаадын донорууд байдаг. Тухайлбал ADB байдаг гэдэг энэ тэмдэгч хэлмээр байна. За дэд бүтцийн тухайд ярих юм бол Кыргызстаны хувьд ч гэсэн бас проблем хэвээр байгаа. Манайх одоо энэ том реформыг эхлүүлэхдээ бол манай Кыргызстанд одоо бол ноутбукуудыг хийж алтан кассы гэдэг нэртэй гинэ. Алтан кассы гэдэг одоо үндэсний одоо боловсролын програм нь тийм нэртэй байна. За энэ ноутбукуудыг бол гаргаж байгаа. За тэгээ энэ хичээлийн жилдээ энэ ноутбукыг бол бараг
За яг точно би тоо хэлж чадахгүй. Гэхдээ ер нь бол бүх багш нар ерөнхий одоо англи хэлний математикийн болон одоо суурь одоо хичээлүүдийн багш нар бол бүгд авсан. За тэгээд энэ ноутбукд бол бүх методик одоо арга зүйн материалууд орсон байгаа. Бүх одоо сурах бичгүүд нь оролцсон байгаа. За тэгээд ер нь бол энэ багшинд бол маш их тус болохоор байна. За тэгээд тэгээ хүүхдүүд бусад багш нарт нь бол одоо энэ ноутбукуудыг бас бэлдэж байна. Ер нь бол тун удахгүй бүгдөөрэнд нь бүх багшид өгнө. За ер нь нийт сургуулийн 99% бол одоо интернеттэй байгаа. Интернетийн сүлжээтэй. Тэгээд компьютерийн анги бол байгаа. Тэр ангид бол 20 компьютер байдаг. За тэгээд хамгийн багадаа 1 байдаг гэж тийм компьютерний лаб. Тэгээд Дэлхийн банкнаас бол яг интернеттэй ийм компьютерийн ангуудыг бол одоо сургуулиудад бий болгож өгөх бол энэ том төсөл хэрэгжсэн. За тэгээд одоо техник нь бол маш их хуучирсан одоо тийм сургуулиудыг сонгож авч байгаад тэгээд одоо бас тэр 20-25 компьютертай ийм компьютерийн ангуудыг байсан. За физик, химийн хичээлийн лаборатори, биологийн хичээлийн лаборатори зэрэг дээр бол манайха хүндрэлтэй байгаа. Азийн хөгжлийн банкны төсөл бас хэрэгжиж байгаа. Тэрэн дээр бол одоо нийтдээ 35 сургуульд одоо энэ лабораториудыг үүсгэж байгаа. Тэгээд энэ лабораториудыг одоо шинээр бүтээж байгаа. За тэгээд энэ дээр бол хамгийн сүүлийн үеийн одоо модель загвараар эдгээр физик, хим, биологийн хичээлүүдийн лабораториудыг бол янз янзын дадлагын ажлуудыг хийх боломжтой лабораториудыг бол томилж байгаа. Энэ 35 сургуулийг яаж сонгосон бэ гэхээр бол нэг район тийм үү эсвэл 2 районы яг дунд нь одоо энийг тавьж байгаа. Тэгээд өөр сургуулийн хүүхдүүд одоо лабораторигүй сургуулийн хүүхдүүд энэ лабораторидоо сургууль дээр ирээд одоо дадлагын хичээлийг хийх боломжийг бүрдүүлэх үүднээс ингэж бид нэр газар зүйн хувьд бол сургуулиудыг сонгосон байгаамаа. За тэгээд манай улсад бол бид бүхлээр одоо бүх судалгаа шинжилгээний ажлыг бол компьютероор хийж байгаа. Тэгээд манай агентлаг бол одоо дандаа бүх юм одоо компьютер дээр явуулж байгаа. За балу гэдэг нь дүн гэсэн үг гинэ. Одоо манай Монголын балу дүн гэдэгтэй. Тэгээ тэрэн дээр бол бид нар бас одоо офлайнаар одоо бас ингэж дүнгийн тавих юм системийг оруулж байгаа. За тэгээд яг хөө техникийн хувьд одоо бас ерөнхийдөө одоо бид нар ингээд дандаа онлайнаар юм судалгаануудыг бол санал асуулгын наруудыг бол явуулж байгаамаа. За маш их баярлалаа танд. За дахиад нэг асуулт ирсэн байна. За цаг бол ерөнхийдөө бага юм чинь одоо нэг 10 минут байна. Тийм болох тэр их сайхан асуулт байна. За төрөвчлсөн хөтөлбөрөөр боловсруулах одоо төрөвчлсөн хөтөлбөрөөр одоо сургуулаа төгсөх тийм нормативны одоо батлагдсан тийм хугацаа байгаа юу? Одоо 12 жил биш одоо илүү хурцсагсан маягаар одоо тэгсэн тийм нормативны документ байгаа юу гэж байна. Хоёр дахь асуулт нь болох тэр онол практикийн одоо яг харьцаа нь одоо ямар структуртай байна вэ гэж асууж байна. За лусан дарж агшаа та хариулаарай. Чи сургуулаа төгсгий хэлж байгаа юм болов уу? Clarification I needed. I think he means pedagogue. teachers. Тэгэхээр манайх одоо багш дутагдaltaй учраас тийм багш дутагдaltaй учраас сүүлийн үед бол дээд сургууль төгссөн өөр нэг мэргэжилтэй хүн багш бэлтгэхийн процессыг төрөөс авч хэрэгжүүлж байгаа юм. Энийг одоо өнгөрсөн жил бол 45 хоногоор сургалт явуулаад тэгээд багшлах гэдэг өмнөх багшлах гэдэг гэрчилгээ авч байгаа. Certification багшилж болно гэсэн гэрчилгээ авч байгаагаас яг багш мэргэжилтэй гэсэн үг биш. Тэгээд тэр гэрчилгээгээрээ энэ тэнд очиод багшилж болно гэсэн. Одоо энэ шүүмжил дагуулдаг байгаа учраас энэ хугацаа бол зөх одоо хугацаагаар өргөтгөж 100 ч юм уу бас нэлээд урт хугацаанд хийхээр болж өөрчлөгдөж байгаа. Ер нь энэ дээр богино хугацаанд багшлах энэ үйл явц бол шүүмжил дагуулсан багш бэлтгэх сургуулиудын үйл ажиллагаанд бас оролцсон тэднийг бол одоо
зах зээлийн утгаар нь ч юм уу одоо өөр дээд боловсролтой хүн багшлуулаад байвал 4 жилээр багшлуулах шаардлагагүй болоод эхлэх гэсэн энэ шүүмжлэлийг дагуулж байгаа учраас нэгэн хил ямтаа цаашаа өргөжлөх магадлал нь багтаа ийм л нэг төр зүр арга хэмжээ гэж харж байгаа юм тийм. Хоёрдугаар асуултын хувьд бол энэ онл практикийн уялдаа холбоо гэх тийм. Ерөнхий боловсролын сургуулийн төвшөнд аваад үзэх юм бол ер нь чадамж суурилсан гэдэг талаас нь л харж байгаа. Тэр нь бол одоо яг онл практик гэдэг яг Soviet style school шиг тэр өнцгөр биш. Тухайн хичээлийг математикийн хичээлийг заахад аль болохын хүнд хэрэгддэг байх. Ийм талаас нь прагматик байдлаар хандаж чадамж төлөвшүүлнэ гэдэг энэ хандлагатай л явж байдаг. Яг цагийн хувьд онлын тийм, практикийн тийм гэсэн зүйл 12 жилийн хувьд байхгүй. Харин энэ багш төлөвлөлтөд уялдаж хэлж байгаа бол ер нь заагаарын хичээлүүдийг үзэж байгаа. Нэг дээд боловсролтой үзсэн улсууд үндсэн юмудаа ижил учраас зөвхөн тухайн хичээлийг заахтай холбоотой хичээлүүдийг педагог арга зүйн илүү үздэг. Тэр нь 40 хоногт таарсан байхаа. Бусд нь бол өөрөөр багшийн ажил хийхэд хэрэгтэй зүйлүүдэд нэмж үзнэ гэсэн утга байна. Тэрэн дотор онолч байна, практикч байна. За одоо ингээд дээд боловсролтой залуучууд байна шүү дээ, багш биш. Тэр хүмүүс бол бас багш болж болно. За тэгээд 1 жил хагастай одоо суралцж байгаад тэгээд багш мэргэжлийг эзэмшнэ. Манай тийм хөтөлбөр байдаг. За жишээлбэл одоо эхний боловсрол нь дээд боловсрол нь одоо инженер байсан байна гэж бодъё. За тэгээд тэр хүн одоо физикийн ч юм уу, химийн ч юм уу, биологийн багшаар ингээд болмоор байна гэх юм бол 1.5 жил одоо багшийн дээдтэй суралцаад тэгээд одоо тухайн хичээлийнхаа багшаар бол төгсөж болдог. За манайд бол бас дээд боловсролын системд маш их реформ явагдаж байгаа. Яг тэгвэл бол системчлсан байдлаар бол одоо яг багш нарын бэлтгэлч гэсэн одоо бас системчлагдсан байдлаар реформ явагдах хэрэгтэй. Яг тэгвэл ерөнхий боловсролын систем нь одоо реформ хийгдсэн юм чинь манай дээд боловсролын одоо реформ бас адилхан явагдах ёстой. Тэгэд энэ реформ бол одоо бас явж байгаа. За тэгээд багш нарын дутмаг байдал бол манайд ч гэсэн байдаг. Тэгээд одоо сурах хүчгийн дутмаг байдалч байна. Зарим сургуулиуд ангууд нь одоо хит их олон сурагчтай байна. Гэх мэтлэн проблемууд байна. Гэтэ одоо манайх боловсролын салбарт бол маш их мөнгө гаргаж байгаа. За тэгээд сүүлийн ерөөсө 2 жил тэгэхэд бол 29 шинэ сургуулийг барьсан. Ер нь бол тэгээ Бишкек хотод 9 сургуулийг нь барьсан байна. Хамгийн их хүн ам бол Бишкек хоттой нийслэлтэй байдаг учраас тэгж барьсан байгаа. За тэгээд ер нь бол Монголынхаа бас туршлагаас бол бас их сонирхолтой туршлагаас бол бид нар бас суралцах юм их байна гэж би бодлоо. Таны илтгэлийг сонсоод л усан даж багшаа. За одоо өөр асуулт байхгүй шиг байна. Тэгэхээр бидний за тэгээд өнөөдөр болоо бид дөнгөж эхлэлийг нь тавилаа гэж бодож байна. Энэ сэдвээр одоо цаашид ярилцъя гэх юм бол зөндөл ярих зүйл байх нь бол дамжиггүй. Тэгэхээр бол бид анхныхаа одоо уулзалтыг ингээд амжилттайгаар зохион байгуулчлаа гэж би үзэж байна. 2 сайхан сонирхолтой илтгэл тавилаа. За тэгээд бүх хүмүүсийн сонирхсан асуултанд бол бүрэн дүүрэн хариуллаа. Бүгдөөрэнд нь бол гүнээ талархаж байна. За бүх оролцсон хүмүүст нь бүгдээрэнд нь баярлж байна. За тэгээд орчуулагч нартай бол бас их талархал илэрхийлж байна. Амаргүй байсан англи, монгол, киргиз хэлний донд бол ингээ орчуулга явагдлаа. За тэгээд энэ бол манай энэ арга хэмжээ ямар шиг болвоо гэдэг үнэлгээний юу формат юм байгаа юм шүү. Энүүн дээр та нар хариулж өгнө үү гэж хүсэж байна. Тэгэхээр та бүхэн бидний хувьд энэ их чухал юм шүү. Бид нар дараагийнхаа арга хэмжээг илүү сайн зохион байгуулахын тулд энэ асуултуудын асуумжийг та нар бас авч байгаамаа. За тэгээд илтгэгч нарын материалыг авч болох уу гэж нэг хүн асуусан байна. За тэгээд та нар одоо бид дараагийнхаа арга хэмжээнүүдийг илүү яаж үр дүнтэй илүү сайн зохион байгуулах боломжтой вэ гэдэг дээр санаа оноо байх юм бол бидэнтэй одоо хуваалцсан уу гэж хүсэж байгаамаа. За ингээд илтгэгч нартаа, орчуулагч нартаа бүх оролцсон хүмүүстээ талархал илэрхийлье. Баярлалаа.